Сайн байцгаана уу? За цөмөрөө мянган бодлогын бодож байгаа тийм ээ. За мянган бодлогынхаа эхний 59 бодлого бол болцсон байгаа. Өнөөдөр үргэлжлүүлээд 1-р бүсгийнх нь 60 дугаар бодлогоос эхлэе. За 60 дугаар бодлого маань А вектор маань ингэ өгсөн байна тийм ээ. А вектор ингэ өгсөн. Харин Б вектор маань ингэ өгсөн. Дахиад С вектор маань ингэж яасан бэ? Өгсөн байгаа юм байна. За тэгвэл Б-гээс А хассан вектор нь С вектортэй параллелоор PQ болоо гэж. Тэгэхэд эхлээд цөмөрөө Б-гээс А векторыг яана гэсэн үг. Хасна гэсэн үг байна. За тэгэхээр Б векторээс А векторыг яах нь хасъя. За энэ үнгийн зөвлөлчий цөмөрөө те. За тэгвэл хоёр векторыг хасахдаа координатуудын харгалзах координатуудын хооронд насдаг. Тэгэхээр 6-аас хасах нь 3. Одоо энэ x нь 6, энэ нь 3 биш тий. За дараа таслал тавья. Y координат нь B-гийн Y координат нь P дээр нэмэх нь 4 юм биш. Тэрнээс хасах нь P. За одоо B-гийн C координат манууд 3 хасах 2P болох юм байна. За ингэнгүүт юу болох вэ? 6-аас 3-ыг хасгаар чинь хэд вэ? 3 гэдэг координат гарах юм байна. За тэгмүүд энэ хоёр P-нүүд нь хураагчаар Y нь 4 гэдэг координат гарч чинь тий. За энд хасахын нэмэх гэхээр 3 дээр нэмэх нь 2P гэсэн юм координат гарч байна. За энэ маань C вектортэй параллел гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? B-гээс хасах нь А гэсэн вектор маань шинэ вектор гарсан тийм ээ. Энэ маань С вектортэй параллел. Хоёр вектор хэдийд параллел байдаг бол харгалзах координатуудыг харгалзаж шуухад ижилхэн тоод байдаг. Өөрөөр хэлбэл нэг координатын нэг тоогоор өчгөд нөгөө координатных нь гарч хахад бол харж байна. Тэгээ эндээс бол ойлгомжтой харагдаж штэ. Энэ маань хэд вэ? Y-ийн координат нь 4, энэ нь 2 ш. Тэгэхээр С векторыг 2-оор өчгөд яах нь вэ? Б вектор. Б-гээс А вектор гарч штэ, тийм ээ. За эсвэл цөмөр ингэчих чод штэ. За Б-гээс хасах А векторын x нь бол 3. Харин С векторын x нь бол P-гээс хасах нь 1 байна, тийм ээ. Энэ нь тэнцүү B векторын x маань Б-гээс хасах А векторын маань Y нь 4, С векторынх маань 2. За одоо харин Б-гээс хасах А векторын маань нөгөө Y Z координат нь болохоор Y 3 дээр нэмэх нь 2P тий. 2P. Хуваах нь энд муух очлээ. 2P. Тийм ээ. Хуваах нь Q гэсэн юм байна. За эндээс ингээ авч үзэх юм бол ойлгомжтой 4-ийг 2-т хуваахаар 2 гарч ш. Тэгээд бүр координаттай 2-той тэнцвүүлчихье. Өөрөөр хэлбэл 3-ыг хуваах нь P-гээс хасах нь 1 маань 2-той тэнцв. За тэгэхээр P-гээс хасах 1-ийг хоошоогаар авчвал юу болох вэ? 3 тэнцүү 2P-гээс хасах нь 2 буюу 2 маань өшөө очихоор 2P тэнцүү 5. Эндээс P тэнцүү хэд вэ? 5-ыг хуваах нь 2 гэсэн утга гарах нэ. 2.5 байх нь тийм ээ. Зя 2.5. За одоо Q-г олъё. Q-г олох юм бол одоо иш нь гарга өрчихнө ш. Тэгэхээр юу бол таарах нь вэ? Эндээс арай өөр өнгө өрчих тий. 3 дээр нэмэх нь 2P маань 2 Q-тэй тэнцүү бодлоо. За энд 2P маань энд 5 гэд олцсон ш цөмөр орлуулчих. Тэгэхээр 3 дээр нэмэх нь 5 тэнцүү 2Q гэдгээс 8 тэнцүү 2Q бол. Тэгэхээр эндээс Q маань хэдтэй тэнцүү? 4-тэй тэнцүү байна. За тэгэхээр P маань 2.5, Q маань хэд байх нь вэ? 4 гэдэг тоо байх нэ. За 61-р бодлого харъя цөмөрөө. 61-р бодлого маань болохоор интеграл 1-ээс 4-ийн хооронд модуль дотор x-тэй сасах нь хоёрын интегралыг бодроо гэж. За тэгэхээр манай модулын интегралийн маань хил нь болохоор 1-ээс хэдийн хооронд гэж байна. 4-ийн хооронд гэж байна. Гэтэл модульд илэрхийлмэх доторхоо тэгтэй тэнцвэлбэл x тэнцүү тэг 2-аас нь 2 тэнцүү тэгэхээр x тэнцүү 2 болчихно. Тэгэхээр 2 гэдэг цэгээр энэ маань хэдэн 2 мөчөд хуваагдчихна. Энэ 1-р мөч 2-р мөчт ингээ 2 мөчд хуваагдчихлаа. За тэгвэл 1-р мөч буюу 2-оос бага тохиолдолд модуль дотор илэрхийлэх маань хасуу тоо тэнцүү гарна.
Харин 2-оос 4-ийн хооронд нэмэх байна. Тэгэхээр интеграл маань яаж хуваагдана гэсэн үг байна уу? Интеграл 1-ээс 2-ийн хооронд хасах тэмдэгтээ дадлана. Өөрөөр хэлбэл хасах x дээр нэмэх нь 2dx болох нь тий. За нэмэх нь 2-оос 4-ийн хооронд болохоор нэмэхээрээ хэвээрээ ажиллах нь x-ээс асах нь 2dx болох нь тий. За одоо хасах x-ийн интеграл маань юу болох вэ? Хасах x квадратыг хуваах нь 2, 2-ийн интеграл маань 2x. За тэгэхээр хаалтанд тавилаа. 1-ээс хэдийн хооронд 2-ийн хооронд. За нэмэх нь за x интеграл нь x квадратыг хуваах нь 2, хасах нь 2-ийн интеграл бол 2x байх нь тий. За энэ маань хэд вэ? 2-оос хэд байх нь? 4-ийн хооронд гэсэн интеграл болох нь шүү тийм ээ. За энийг жоохон доошлуулчих. Стоп болж байгаа. За энэ хооронд ингэ бодож байгаа л үү. За тэгвэл одоо дээд хэлээ эхлээ орлуулдаг. За 2-ыг орлуулах нь 2-ийн квадрат одоо 2-ыг орлуулах гэсэн мөрөө. 2-ийн квадрат 4, 4-ийг 2 дугаар 2 буюу тэнцүү хасах 2 гарч чинь. Хасах 2. За нэмэх нь 2-2-ийн 4 болох нь. За хасах нь доод хэлээ орлуулъя. Доод хэл маань 1. Тэгэхээр болох нь хасах 2-ны 1 дээр нэмэх нь 2 боллоо. За нэмэх нь за дээд хэлээ энэ 4-өө орлуулъя. Тэгэхээр юу бол тарах нь? 4-ийн квадрат 16, 2 дугаар 8 уу? 8-аас хасах нь 8. Хасах нь доод хэлээ орлууллаа. 2-ыг орлууллаа. Энэ 2-ыг орлуулах чинь шүү дээ. 2 2 квадрат 4-ийг 2 дугаар 2 уу тий? Хасах нь 4 боллоо. За тэгвэл тэнцүү юу болох вэ? За энэ бол ингээ хураагдаад 8 болчих юм байна. За эхний хаалтаа сайхан задлчих тийм ээ. Тэгэхээр юу бол тарах вэ? Хасах 2 дээр 4-ийг нэмэхээр чинь 2 уу тий? За энэ хасах нь 1 бүхэл 2-ны 1 болчих нь их дараагийн алт мөсцсөн. Нөгөөх нь хасах 2 гэхээр уртаа хасах 2-тай чинь нэмэх 2 боллоод 4-өөс хасах нь 2 1 бүхэл 2-ны 1 гэхээр 2 бүхэл 2-ны 1 буюу 2.5 гарах юм байна. За 61 дугаар бодлого маань 2.5 гарлаа. За 62 дугаар бодлогыг харъя. За 62 дугаар бодлого маань 1 радиустай тойрогт багтсан тэгш өнцөгт гурвалжны периметр нь ийм бол гурвалжны талбай квадрат гэж байна. За. Тэгэхээр тойрогт тэгш өнцөгт гурвалжин багтахдаа яадаг вэ гэвэл тойргийн төвийг заавал яана гэсэн үг. Дайрдаг. Гифтнууц нь. Яагаад тойргийн төвийг дайрж ийнэ гэвэл нөгөө нэг тойрог чинь 360 градус шүү дээ. Тэгэхээр 360 градусын төв өнцөг маань 180 болно. Тулсан өнцөг маань төв өнцгөөс 2 дахин бага гэхээр 182 дугаар 90. Тэгэхээр ингээд тэгшүнц 300 тойрогт багтах юм бол заавал гифтнууц нь тойргийн төвийг дайрдаг байна. Диаметр нь гифтнууц болдог байна тий. За тэгэхээр 1 радиустай гэж байгаа юм чинь одоо гифтнууцны энд 1 гэхээр гифтнууцын маань нийт урт нь хэд болох нь 2 болчих нь. За тэгэнгүүт тэгшүнцэд гурвалжны периметрийг ийм гэж чинь тийм ээ. Тэгэхээр энийг нь цөмөөрөө x гээд энийг нь y гэж чинь тийм ээ. За тэгвэл юу болох вэ? Нэг катетын x нөгөө катетын y гифтнууц нь 2 гарчсан шүү дээ 2. Гифтнууц нь 2. За ингээд нэмэхэд 2 язгуурын дээр 2 дээр хүн язгуур дээр 6 гэсэн юм гарна гэсэн үг шүү. За тэгэхээр энд хоёрууд нь хоорондоо яачих чинь ингээд хураагдаад x дээр нэмэх нь y тэнцүү язгуур дээр 6 болчих чинь. За нөгөө талаас цөмөр Пифагорын теорем гэж байдаг тий. За Пифагорын теорем ёсоор бол катетуудын квадратуудын нийлбэр нь гифтнууцын квадраттайгаа яах нь тэнцүү. Тэгэхээр манайх катетуудаа x y гэсэн гифтнууц маань 2 юм чинь x квадрат дээр нэмэх нь y квадрат нь 4-тэй тэнцүү байна шүү дээ. За тэгвэл одоо энийгээ хоёр талын квадратыг дэвшүүлчихье. Тэгэхээр юу болох вэ? X квадрат нэмэх нь 2xy 7 томьёогоор дэвшүүлсэн шүү. Цөмөрөө тэнцүү 6 боллоо. За тэгэхээр одоо энэний маань x квадрат y квадратынхаа нийлбэрийн оронд нь энд болсон хэдээ тавьчих. 4 орлуулчвал юу болох вэ? 2xy чинь дээр нэмэх нь 4 нь 6 та тэнцүү буюу
x y нь за 4 хошоор болохоор 2 тоочих 1 үү. X y-ийн үржүүр нь 1 боллоо. За одоо бид нар юу болох гэж харъя. Гурвуулчны талбайг олоорой гэж. За тэгэхээр тэгш үндэст гурвуулчны талбайг яаж олдог вэ гэх юм бол хоёр катетуудын хооронд нь үржээд 2 туугаад болчихдог. Тэгэхээр манай x y-ийн үржүүр маань 1 болцсон юм чинь одоо юу болох гэсэн үг. Талбай маань 1-ийг хуваах нь 2 буюу 2-ны 1 0.5 гэсэн. Ийм утгатай байх нь болох нэ. Талбай маань 2-ны 1 байх нь. За 63 дугаар бодлого харъя цөмөрөө. За зурагт өгөгдсөн кубын за A1 B1 C1 нь бол дээд суурь нь доод суурь нь A B C D юм байна тий. За A1 B1 D1 C1 иргэний харгалзан MN цэгийг авсан. AN нь за AN нь болохоор яах нь 1-ийг харьцах 4 харьцаад. Тэгэхээр чи энэ 1x л энэ хэдий гэсэн 4x болтаа гэсэн. За D1M бас 4-ийг харьцсан. Тэгэхээр чи куб юм чи бүх ирэмгүүд нь тэнцвэхээр энэ нь ч бас x 4x харьцаатай гэсэн үг бол таах нь шүү дээ. Адилхан. За тэгэхээр кубын MN NBC. За энэ харуулсан талбайгаар огтлоход үүссэн. За энэ призмүүдийн эзэл хүний харьцааг яагараа гэж байна. Олоорой гэж. За эндээс харах юм бол нэг иргэн x харьцаханд 4x гэж задахад бүтэн том иргэн маань 5x буюу куб маань бүх талсууд нь эрэнгүүд нь тэнцүү учраас 5x урттай гэж үзчих. За тэгвэл юу болох вэ гэвэл кубын эзэлхүүнийг олчих. Кубын эзэлхүүнийг юу олчваа. За ингэж за кубын эзэлхүүнийг олчих. Кубын эзэлхэн маань юу бол таарна гэсэн үг. Тэгвэл v тэнцүү 5x-ийн яах нь куб болох нь буюу 125x-ийн яах нь куб болох нь. За харин одоо энэ огтлогдсон тэгшүнцэг суурьтай ийм призм байна тий. Одоо энд суурьаар заах нь. За энэ тэгшүнцэд гурвуулжны нэг ирэмг нь 5x нөгөө ирэмг нь болохоор юу байгаа вэ? 4x гэсэн одоо энэ одоо ингэж бодогдож байгаа энэ хэсгийн талбайг олъё. За тэгэхээр энэ талбай чи бол тэгшүнцэд гурвуулж юм чин талбайг өмнөх бодлого ёсоор 4x-ийг 5x-ээр үржүүлээд 2 туваахаар нөгөө суурийн талбай гарч ирнэ гэсэн. Тэгэхээр эн чинь 10x квадрат болчихно шүү дээ. За өндөр нь гэ үзсэн чинь өндөр нь бас энэний чинь өндөр чинь болохоор бас яах нь 5x болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэний эзэлхүүн маань юутай тэнцүү байна вэ гэвэл эзэлхүүн одоо нөгөө ямар эзэлхүүн нэгвэл нөгөө B1 гэсэн одоо энэ ихний B1 эзэлхүүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр B1 эзэлхүүн маань бол 10x квадратыг 5x-ээр үржүүлэхэд хэд болно гэсэн үг. 50x-ийн яах нь куб болчихно. За тэгвэл одоо дараагийнхыг цөмөрөө за энийг нь V2 эзэлхүүнгээ үзчихье л да. За тэгвэл V2 эзэлхүүн яаж болох вэ гэх юм бол V-гээсээ V1-гээ яах нь асч байна. За тэгэхээр V чинь болохоор 125x куб байгаа ш. Тэрнээсээ 50x кубыг яах нь асчээ. Тэгэхээр юу болох вэ? V2 маань 75x-ийн яах нь куб байх нь. За одоо биднийг болохоор V1-ийг V2-т нь яах нь харьцуулаарай гэсэн. V1 маань 50x-ийн мохочлээ. 50x-ийн яах нь куб байгаа. Хуваах нь 75x-ийн яах нь куб. Тэгвэл x кубүүд нь хураагаад тус үрд нь 25 тураачих юм бол 2-ыг харьцах нь 3 харьцаатай байх нэ. За тэгэхээр манай энэ эзэлхүүний харьцаа маань 2-ыг харьцах нь 3 харьцаатай байх нэ. За 64 дугаар бодлого авъя. За шулууны хувь тэгшимээр хувирахад үүсэх цэгүүдийн координатыг ягараа гэж байна. Олоорой гэж байна. За энийг бол зураад олчиж бас болно. За яг томьёог бас ашиглаж болно. За хамгийн амархан зурчих дөө. Амархан тийм ээ. За шулууны хэдэн цэгэр байгуулдаг вүлээ? 2 цэгэр байгуулдаг. Тэгэхээр y тэнцүү 3x-ээс хасах нь 1 гэдэг нэмэх 1 гэдэг шулууны x тэнцүү тгийг тавьчих. Тэгэхээр y тэнцүү 1 гэдэг цэг байна. Тэгэхээр y-ийн 1 гэдэг цэгийг дайрах нь x нь тэгвэ те. За өөр за x-ийн оронд 1-ийг тавьчих те. Тэгэх юм бол y тэнцүү бас 4 гэдэг цэгийг дайрах гэдэг те.
За x-ийн оронд 1-ийг тавихаар 1 2 3 4 энэ цэгээд явах уу тий. За одоо энийг дайруулаа шулуун атчвал ийм шулуун байна. X тэнхлэг, Y тэнхлэг. За одоо нөгөө цэгийг манай цэг маань болохоор ямар цэг бол 1 2 3 4 5. 5 үед 1 гэдэг энэ цэг байхгүй. Энэ А цэг. Энэ А цэгийг энэ шулууны хувьд яах нь тэгшимтэй хувиргаарай гэдэг чинь. За тэгэхээр цөмөрөө энэ цэгээс энэ шулуун руугаа перпендикуляр буулгаад нэг перпендикуларын суурийг одоо B ч гэдэг юм уу тэмдэглэж тий. Тэгэхээр яг энэ хооронд зай маань яг ийшээ үргэлжлээд адилхан байхаар энэ үргэлжлэлээр нь А штэр цэг энэ координатыг олох гэдэг гэсэн зорилготой бол таах нь. За тэгэхээр одоо цөмөрөө А цэгээд дайруулаа энэ шулуун перпендикуляр. Тэгэхээр энэ шулуун маань одоо ямар байна гэсэн үг вэ? Өнцгийн коэффициентийг нь олж үзье л да. Тэгэхээр энэ шулууны өнцгийн коэффициент буюу надлалт нь 3 байх нь тий. Тэгвэл одоо нөгөө нэг бидний инженер зурх гэдэг энэ шулууныхаа тэгштэглээ юу ячил та y тэнцүү kx дээр нэмэх нь b хэлбэрт k1 x дээр нэмэх нь b хэлбэртэйг үз. Тэгэхээр одоо нөгөө энэ хоёр шулуун чинь хоорондоо перпендикуляр. Өөрөөр хэлбэл k-г k1-ээр үржүүлэхэд хасах нэгтэй яах нь тэнцүү байх хэрэгтэй. Гэтэл k маань 3-г өгсөн шүү дээ. Тэгвэл эндээс k1 маань үржил маань хасах нэг гэдгээсээ k1 маань хэд вэ гэсэн үг. Хасах 3-ны 1 байна гэсэн үг. За тэгэхээр энэ k-га ийш нь ингээ орлуулчвал юу болох вэ? Y тэнцүү хасах 3-ны 1-ийн x дээр нэмэх нь b. За энэ шулуун дээр чи ямар цэг байгааг бол энэ А цэг байгаа байхгүй. А цэг. А цэгийн координат маань ямар координат байгаа вэ гэх юм бол 5 үед 1 гэдэг цэг байгаа. За тэгэхээр энэ А цэгээ ийш нь ингээ орлуулчих зүгээр. Тэгэхээр 1 тэнцүү хасах 3-ны 1-ийг үржих нь 5 нэмэх нь b. Тэгэхээр эндээс b тэнцүү өдөө 1-ээс хасах нь 3-ны 5 буюу b тэнцүү хасах 3-ны 2. Тэгэхээр манай шулууны тэгштгэл маань ямар хэлбэртэй болчих вэ? Y тэнцүү хасах 3-ны 1-ийн x дээр хасах нь x-ээс хасах нь 3-ны 2 гэсэн шулуун тэгштгэл. За тэгэхээр энэ хоёр шулууны маань огтлын цэгийг олох хэрэгтэй бол таарч байна тийм ээ. За огтлын цэг жаахан тойрогоор удчих. За огтлол Y-гээр нь тэнцвүүлчихье. За яг гоо жаахан тойрогоор удчих удаа тий. За тэгэхээр юу бол таарах нь 3x дээр нэмэх нь 1 тэнцүү хасах 3-ны 1 x хасах нь 3-ны 2. За 3-аар үржүүлчих 2 талын. 3-аар үржүүлчих. Тэгэхээр дөө 9x дээр нэмэх нь 3 тэнцүү хасах x хасах нь 2. Би бүгдийн x-ийн уршаа хувьсгчийн тоогийн хойш ойлгоцсон. Тэгэхээр 10x тэнцүү хасах 5 буюу x тэнцүү хасах 2-ны 1. X нь хасах 2-ны 1 дээр огтлцох юм байна тий. За тэгвэл Y нь тэгвэл хэд дээр үү? Орлуулчих л да. Алинт нь ч яг удаа орлуулчих. За дээдл нь орлуулчих. Хасах 2-ны 3 дээр 1-ийг нэмэхээр чинь хэд бол таарна гэсэн үг үү? Хасах 2-ны 1 юм уу? Юу яриад байна? Энд чинь би буруу очно. Хасах 2-ны 3 дээр нэмэх нь 1 гэсэн үг тий. Тэгэхээр 2-ны хасах 2-ны 1 үү тий. Хасах 2-ны 1 энэ ч буруу гараад байна да. Энд 2-ны 1 дээр тий энд алдчихсан ба шүү дээ. Яа нуучлаараа манайхаа. Энд алдчихсан байна хараа. Хасах 3-ны 5 ч уршаа орохороо нэмэх болох ёстой шүү дээ. Тэгсэн чинь энд хасах гэвчиж. За энэ нэмэх 1. За тэгвэл B маань өөр гарчин шүү. B маань өөр гарчлаа. Тэгэхээр юу бол таарсан? B тэнцүү 3-ны 8 болох нь. Тэгэхээр манай шулуун тэгштгэл маань бол x тэнцүү хасах 3-ны 1 x дээр нэмэх нь 3-ны 8 болох нь. За одоо огтлцуулъя. Энэ бүгд худлаа боллоо шүү. За энэ хавийг буруу болгочих тий ингээд. За эндээс тошчи. За тэгвэл энийг хасах 3-ны 1 x дээр нэмэх нь хэд вэ? 3-ны 8 гээд 2 талын 3-аар үрдсэн гэж. Тэгэхээр юу болох вэ? Хасах x дээр нэмэх нь 8 боллоо. Уршаа орохоор 10x тэнцүү 5 буюу x тэнцүү 2-ны 1 үү. За тийм байх. Арай өөр гараад ирсэн. Огтлын цэг наана тий. За одоо орлуулъя. Тэгэхээр y тэнцүү за 2-ны 1 3-ны 1 3-аар үржүүлчих. 2-ны 3 1-ийг нэмэхээр 2-ны 5. Зүүн ингээ 2.5 x нь 0.5-д y нь 2.5 дээр огтлцож байна гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр одоо А штрих цэгийнхаа координатыг цөмөрөө x y гэчил та. Тэгэхээр А цэгийн координат маань бол хэд вэ? 5 1 гэдэг байна шүү дээ.
Харин B-ийн координатад өнгө сая бид нар олчихсон шүү дээ. 0.5 2.5. За энэ хоёр маань B цэг маань А эсрэг цэгийн дундад цэг болно гэд бодчиход л амархан тий. За дундад цэгийн координатыг олоход яаж болдог вэ? X дээр нь x-ээр нэмээд 2 туудаг тий. Тэгэхээр x дээр нэмэх нь A-гийн x чинь 5, хуваах нь 2 тугаахаар 2-1 гарсан байна. Эндээс ойлгомжтой x тэнцүү хэдв? Хасах 4 бижиж 2-1 гарах нь шүү дээ тий. За дахиад y дээр нэмэх нь A-гийн y чинь 1, хуваах нь 2 тэнцүү 2.5. Тэгэхээр хэд дээр 1-ийг нэмбээд 5 гарах бол y тэнцүү 4. Тэгэхээр x нь хасах 4, y нь нэмэх 4 гарах нэ. За ийм цэг гарах нэ. За 65-ыг харъя. За x квадратаас хасах нь 2ax нэмэх нь a нэмэх нь 6 тэгээс их тэнцэтгэл бишийн бүх бодит тоо x-ийн хувьд үнэн байх a тооны утгын мужийг ягаарай гэж нь олоорой гэж. За тэгэхээр эндээс харах юм бол x квадратын өмнөх коэффициент маань нэмэх байгаа байхгүй. Тэгэхээр ийм нэмэх тоо ямар хэлбэртэй зурагдаг бол дээш харсан параболоор зурагдаг. Дээш харсан парабол. Тэгэхээр дээш харсан парабол маань хэдийн янзаар зурагдаг бол нэг бол огтлоод нэг хэсэг нь хацуугаа, нэг бол огтлохгүй, нэг цэгээр огтлон, нэг бол тэгээс ингээ юм. За тэгэхээр энэ тохиолдолд эхний тохиолдолд болохоор чи яадаг бол хоёр тал нь нэмэх дундлыг нь хасгуулчихад байгаа хөө. Гэтэл бүх тохиолдолд нэмэх байна гэд өгсөн биш тэгээс их байна. Тэгэхээр эхний энэ боломж бол худлаа болчихно. За дараагийнх нь болохоор тэнцүү нэмэх байвчиг яг энэ оройн цэг дээрээ тэгтэд тэнцсэн. Тэгэхээр тэгээс их байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манай хариу бас биш болчихлоо. За хамгийн сүүлийн тохиолдол маань болохоор юу байх нь вэ? Дандаа нэмэх. Хэзээ ч тэгтэд тэнцэхгүй тэгээс дандаа ирсэх байна. Тэгэхээр энэ 3 дахь тохиолдол манай хариу. За тэгэхээр 3 дахь тохиолдол маань OX тэнхлэгийг огтлохгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр квадрат тэгтгэл хэдий квадрат парабол хизээд яах нь тэгээс OX тэнхлэгийг огтлохгүй бодит тоонд огтлох шийд байхгүй байх бол дискриминант нь тэгээс бага үйтэл яна гэсэн үг. OX тэнхлэгийг огтлохгүй өөрөөр хэлбэл OX тэнхлэгийг огтолдог цэгүүд яах нь байхгүй гэсэн үг байна. За тэгвэл одоо цөмөрөө дискриминантаа бодъё. Тэгэхээр юу бол тарах нь вэ? X-ийн өмнөх коэффициент чинь одоо энэ бол тарна шүү дээ. Хасах 2a-гийн яах нь квадратаас хасах нь 4-ийг үржих нь ахмад гишүүний коэффициент 1 сул гишүү маань a дээр нэмэх нь 6 хаалтанд хийж байгаа. Энэ маань тэгээс бага болчихлоо. За тэгэхээр төвшүүлэхээр чи юу болох вэ? 4a квадратаас хасах нь 4a хасах нь 24 нь тэгээс бага. За 4 тууч. a квадратаас хасах нь a хасах нь 6 нь тэгээс бага. За тэгэхээр одоо бидний энэ тэнцэтгэл төвшийг бодох маань энэ квадрат тэнцэтгэл төвшний дандаа тэг байлгахаар яана гэсэн үг олноо гэсэн үг болчихно. Тэгэхээр энэ дахиад одоо энэ тэнцэтгэл төвшөө А-гийнхаа тухай дискриминант бодъё тийм ээ. Тэгэхээр юу болох вэ? 1 дээр нэмэх нь 24 буюу 25. За эндээс A1 2 маань хэд вэ гэсэн үг. 1 дээр нэмж хасах язгуудаар 25-ыг хуваах нь 2 буюу эндээс A маань хэд вэ? 6-г 2 тохоор 3. A1 нь 3, A2 маань хэд вэ? Хасах 2. Буюу үнийгээ тоон шулуун дээр цөмөрөө байрлуулъя л да. Тэгэхээр A маань хасах 2 3-аар дээшээ харсан параболын A квадратын өмнөх коэффициент нэмэх очсон. Тэрний ямар хэсгийг аваарай гэсэн. Тэгээс бага хэсгийг аваарай гэхээр энэ хооронд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр манай хариу айлна гэсэн үг. A нь хэдээс хэдийн хооронд гэсэн үг. A маань 3-аас эрс бага, хасах 2-оос эрс их гэсэн хариу байх нэ. За тэгэхээр ийм тохиолдолд манай тэнцэтгэл A маань тэгээс бага хэсэг маань энд байх нь. А нь тэгээс бага байх тохиолдолд энэ дискриминант нь тэгээс бага байна. Энэ дискриминант нь тэгээс бага гэж чинь энэ тэнцэтгэл биш дандаа тэгээс их байна гэдэг биелэн гэсэн үг бол таах. За 66-ыг харъя. Зурагт өгөх дүрслэгдсэн олонлогийн будагдсан хэсгийн талбайг олоорой гэж. За энэ бол одоо нэг сонголтоос хамаараад өөр байх л та. За яг энэ тохиолдолд бол одоо юу гэж болох юм бэ? За ерөөсөө B-гээс хасах нь А гэж ойлгочиход хангалттай байна тий. Өөр сонголтууд нь өөр янз бүр хийж болно бас дахиад. Тэндээс харж байгаа л хийх баг. За 67-ыг харъя. А вектор B вектор хоорондоо перпендикуляр y болгоо. За тэгэхээр хоёр вектор перпендикуляр байна гэдг нь юу хэлдэг вэ гэх юм бол скаляр үржүүр нь тэгтэй тэнцүү байна. Хоорондох өнцөг нь 90 градус байна шүү дээ. За тэгвэл скаляр үржүүрийн координатын аргаар нь яаж болдог вэ? Хоёр координат харгалзах координатын хооронд нь
үржүүлээд нэмдэг тий. Тэгэхээр хасах 1-ийг y-гээр үржүүлээд нэмэх нь 3-ыг 4-өөр үржүүлээд тэнцвүүдийг гаргах нэ. За тэгэхээр энд болох хасах 2 хасах y нэмэх нь 12 тэнцвүүдийг. За y-гээ хоошоо орчвол y тэнцүү. За 12-ыг дээр хасахаар 2-ыг нь 10. Тэгэхээр y нь 10-таа яах нь тэнцүү байх нэ. За 68-ыг харъя. За энэ функцийн уламжлалыг олоорой гэнэ. За зэрэгт функцийн уламжлалыг олохдоо яадаг вэ гэвэл зэргийн урд нь бичээд үржүүлээд зэргээс нь 1-ийг хасна. За тэгэхээр 5 болчихж байгаа. За энэ маань нөгөө давхар функц байгаа байхгүй. Би бол зөвхөн гадна талын зэргээс нь л уламжлалаа. Одоо 6-ыг урд нь үржээд 6-аас 1 хаслаа. Одоо яадаг вэ? Давхар функцийн уламжлал авахдаа дотор талынх нь уламжлалаар нь үржүүлнэ. 3-аас хасах нь x-ийн уламжлалаар үржүүлнэ. За тэгвэл юу болох вэ? 6-г үржих нь 3-аас хасах нь x-ийн 5 зэрэг үржих нь x-ийн 3-ын уламжлалыг хасах x-ийн уламжлал хасах 1 болох нь. Тэгэхээр урд нь хасахыг гаргаа ичиж. За тэгэхээр ийм хариу болох нэ 68 маань. За 69-ийг бодъё. За энэ илэрхийллийн утга болроо. Үүн амарх юм биш те. 5 язгуурын дор 2-оос 3 язгуур дор 2-ыг хасах юм бол хэд болчих вэ? Язгууртад адилхан юм чи хасч болно шүү дээ. 2 язгуурын дор хэд вэ? 2. Энэний 3-ны 4 зэргийг олоорой гэж байна. За тэгэхээр 2-ыг үрт язгуур дор 2 гэдэг маань өөрөө 2-ын 2-ны 1 зэрэг гэсэн үг шүү дээ. За тэгвэл ийм болгоод 3-ны 4 зэрэг болох чинь дотор талын янзлж байна тий. За 2 гэдэг маань 2-ны 1 зэрэг үржиж байхад зэргүүдийн хооронд нэмдэг. 1 дээр 2-ны 1-ийг нэм. За 3-ны 4 зэрэг гадна талын нэрээс өөрчлөөгүй яваа шүү агшин. 2-ыг үржих нь 2-ны 3 зэрэг буюу 3-ны 4. За ингээд давхар зэрэг болчлоо. Давхар зэргүүд хоорондоо яах нь үржигддэг. 2-ны 3-ыгаа 3-ны 4-өөр үржүүлэхээр одоо яана гэсэн үг вэ? 2 3-ууд нь хураагдаад 4 2 ч нь хураагдахаар юу болно гэсэн үг вэ? 2-ийн 2 зэрэг болчих. 2-ийн 2 зэрэг чи 4 бол тарах нэ тий. За 70 дугаар бодлогыг харъя. 70 нь болохоор А нь хасах 1-ээс 0-ийн оронд хасах бутархай тоо байна тий. Б 1-ээс тгийн хооронд нэмэх бутархай тоо байх юм бол энэ хоёрыг жишээрэй гэж байна. За тэгэхээр хасах 1-ээс тгийн хооронд байдаг А тоогийн өмнөх коэффициентийг хасгуулахын тулд хоёр талын хасгаар үржиж хасах 1-ээр. За тэгэхээр тэнцэтгэл бишийн хоёр талыг хасгаар үржих юм бол тэнцэтгэл бишийн тэмдэг эсрэгээр эргэдэг. Тэгэхээр хасах 1-ийг хасгаар үржих нэмэх 1 болно. Тэмдэг нь эргэлээ. Тэгээс их. Тэгэхээр А нь тэгээс хасах А нь тэгээс 1-ийн хооронд буюу нэмэх бутархай болчлоо. За нөгөө талаас Б маань тэгээс 1-ийн хооронд нэмэх бутархай тоо. Тэгвэл 1 тууч. Тэгвэл 1-ийг Б тууч. Өөрөөр хэлбэл 1-ийн тоог одоо чи 0.5 ч юм уу хуваачил л да. Тэгэх юм бол 2 гардаг. Тэгэхээр 1-ээс ихтэй болчихлоо. Тэгэхээр эндээс яаж жишэх вэ гэх юм бол ойлгомжтой боллоо тий. 1-ийг хуваах нь Б гэдэг чинь 1-ээс их тоо юм чинь А-гаас их болтаар. Хасгаагаас их болтаар. Яагаад хасгаагаас их болж байгаа бол хасгаа чинь 1-ээс бага тоо болцсон юм чинь тий. За ийм байх нэ. За дараагийн бичлэг дээр цөмөөрөө 70-аас хойш байх нь бодё.